ажлынхын хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр бид онцлог зочныхоо булангаар бас нэгэн сонирхолтой зочныг бас өнөөдөр өглөө студид урьж авчираад байна. Өглөөний өнөргөө. Тэгэхээр IDAX биржийн гүйцэтгэх захирал Амар Зайтай бид өнөөдөр ярилцах болно. Тэгэхээр яг ямар сэдвээр ярилцах юм гэхээр мэдээж энэ бол крипто зах зээл. За тэр дундаа бас Монголын одоо яг энэ крипто зах зээл дээр юу болж байна? За одоо чинь манай одоо яг энэ хүү компаниуд яг хэрхэн одоо амжилттай байгаа байдлаарх бас мэдээллүүдийг та бидэнд хүргэж өгөөч гэж бол таныг студидтэй урьсан байгаа. Тэгэхээр эхний асуултыг шууд одоо Coin Market Cap дээр бас одоо танаа бирж бас бүртгэгдсэн энэ одоо баяртай мэдээллээр бас хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр Coin Market Cap-т бүртгэхэд ер нь бол ямархуу бас шаардлагуудыг бид нэр одоо давж туулав те. Тэгээд яг одоогийн байдлаар бас Монгол улс энэ одоо бас бирж яг энэ гадны томоохон одоо маркет кап дээр бүртгэгдэж байгаа нь өөрөө юуг илэрхийлж байгаа вэ гэдэг асуултаар эхэллээ. За, ерөнхийдөө манай бирж Coin Market Cap дээр бүртгүүлээд ер нь бол 7 хоноогүй байна. Бүртгэлийн явцад холболтын явцын ажил өнөөдөр ер нь бол эцсийн байдлаар дуусаад бид ингээд хүмүүст баяртайгаар мэдээлж байгаа гэсэн. За, Coin Market Cap дээр бүртгүүлэхийн хувьд хамгийн наазахын шалгуур бол мэдээж арилжааны хэмжээ болон хөрөх чадвар хамгийн чухал үзүүлэлт болж өгдөг. Хэр хугацаанд, богино хугацаанд хүн хөрөнгөө хөрвүүлэх боломжтой байна вэ? Мөн системийн аюулгүй байдал, системийн дэд бүтц гэдэг ойлголт бол хамгийн чухал болж таардаг. Манайх одоо Coin Market Cap дээр бүртгүүлэхийн тулд ер нь бол өнгөрсөн жилийн 12 сард хүсэлт илгээжсэн листинг буюу одоо аль биесээр бүртгүүлье гэд. Тэгээд мэдээж тодорхой хугацаа алдаж 1 жил гарны дараа одоо ингээд амжилттайгаар бүртгүүлсэн байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар Coin Market Cap дээр хичнээн одоо биржүүд бүртгэлтэй байдیں۔ За манайх одоо яг аль түвшинд нь яваа бол. За Coin Market Cap дээр яг бүртгэлтэй бирж нь 928 бирж байдаг. Эндээс 255-ыг зөвхөн хэрэглэгчдэд нээлттэй жагсаалтаар харуулдаг. Тэгэхээр энэ 255-ыг ямар шалгуур үзүүлэлтээр харуулдаг вэ гэвэл мэдээж хөрөх чадвар, нөгөө аюулгүй байдал, системийн дэд бүтэц одоо дэмжиж буй fiat valued гэдэг ингээд тодорхой хэмжээний шалгууруудаар харуулдаг. Манай IDAX биржийн хувьд бүртгүүлэн дээр өнда энэ 205 exchange-ийн 204-т exchange гэсэн. Тэгэхээр одоо нөгөө spot биржүүдийн хувьд бол 204-т харин нөгөө талдаа futures биржүүдийн хувьд 94-т байна гэж. Features дээр бас илүү бас урд байгаа нөхцөл харагдаж штэ. Тэгэхээр яг нөгөө одоо бид нар юу гэдэг нэг яг крипто зах зээл дээр ингээ оролцохдоо бол тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүдийн яг одоо мэдээллийг орж авдаг. Тэгэхээр тэр мэдээлэл дунд нь одоо тэр биржүүд дээр бас бүртгэлтэй байгаа зарагдж байгаа талаарх мэдээллүүд харагддаг штэ. Тэгэхээр одоо яг энэ дээр бол IDAX бирж орж ирж байгаа гэсэн үг үү? Тийм. Тэгэхээр ер нь яг энэ одоо юунд нөлөөлт юм гэхээр яг одоо худалдаа авалт хийж байгаа хүмүүст бас нэлээд нөлөөлдөг л доо одоо жишээ нь томоохон биржүүд дээр байгаа бүтээгдэхүүний хүмүүс илүү их авах сонирхолтой байдаг. За таны дөрөвний дурддаг яг ихний 200 гаруй яг энэ биржүүд дээр байх юм бол бүр илүү их одоо худалдаа авах сонирхол нэмэгддэг ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо IDAX-аар ерөнхийдөө борлуулагдж байгаа бас бараа бүтээгдэхүүнүүдийн та бас онцлог давуу талуудыг бид нар танилцуулаач. Ямар бүтээгдэхүүнүүд бас сүүлийн үед нэмэгдэж орж ирж байна? За IDAX биржийн хувьд бол анхуулах зөвхөн спот арилжаа буюу дөнгөжил авах зарах арилжаагаар эхэлжсэн бол өнөөдрийн хувьд бол яг арилжааны хувилбаруудын хувьд бол нийт 7 гаруй арилжааны хувилбартай болсон байна. Яг хувилбар гэхээр яг спот, futures гэдэг чинь хоёр өөр маркет байдаг. Тухайн маркет дээр яг арилжааны хэлбэр болон одоо цаана ажиллаж байгаа механизмаар нь одоо хувилбарууд нь тодорхойлогдож явж байгаа. За спот зах зээл дээр бол ингийн спот арилжаа, маржин арилжаа, хөрвүүлэх арилжаа гэдэг ингээд олон төрлийн арилжаа байна л да. Futures дээр бол одоо ингийн futures арилжаа мөн futures grid trading, futures copy trading буюу одоо нэг хуулбар арилжаа, автомат ботны арилжаа хүртэл ингээд IDAX дээр нэмэгдсэн байна. За тухайн арилжааны хувилбарууд дотроо одоо крипто валют гэж яриад байгаа шүү дээ. Ямар крипто хөрөнгүүд байна вэ? Тэгэнгүүт одоо нөгөө крипто зах зээлийн хөгжил нь өөрөө зөвхөн яг нөгөө блокчейн дээр байгаа тодорхой компани гаргасан крипто валют байхад болчихлоо. Энэ нь өөрөө солонгороод мэдээж utility token буюу одоо энгийн крипто валютууд байна. Дээрээс нь уламжлалт санхүүгийн зах зээлээс хувьцааны токенууд байна. Гадны хөрөнгөний зах зээл дээр арилж байгаа хувьцаануудыг бодит одоо нэг харьцаатаагаар токен хэлбэрээр хөрвүүлээд ороод ирсэн хөрөнгүүд байна. Мөн
Үнэт металл буюу одоо алт мөнгөний арилжаа бас ITAX дээр ингээд нэмэгдээд ороод ирж байна. Таны саний ярьж байгаа дундаас бас надад нэлээд сонирхолтой санагдж байгаа нь юу юм гэхээр гадны компаниудыг токенжуулж ийн гэж хэлж байна тийм. Тэгэхээр одоо магадгүй юу гэдэг би Apple-ийн хувьцааг ч юм уу худалдаж авах юм бол би токенжуулсан Apple-ийн хувьцааг худалдаж аваад за ITAX-аар яг энэ дээр бол оролцох боломж нээлттэй болсон гэсэн үг үү? Тийм. Яг үнэ. Энэ ард нь яг ямар механизм явд юм бэ та тайлбарлаж. За механизмын хувьд бол токенжуулгын хувьд мэдээж тухайн бодит хувьцааг зах зээл дээрээс худалдаж аваад Кастадиан банкнд хадгалуулад хадгалуулж байгаа хувьцаатайгаа яг ижил хэмжээний токеныг крипто зах зээл дээр нийлүүлж байна гэсэн үг. Нөгөө одоо бид нар жишээ нь Нью-Йоркийн хөрөнгөний бирж дээр яг адилхан арилжаалагч байгаа токеныг Монголоос авахын тулд бол маш их олон шат амжилтыг дамжиж Монголд байгаа брокероор дахиад гадны брокероор дамжаад ингээд тэр хувьцааг авах шаардлагатай болдог. Үүний тулд бүртгэлийн асуудлууд байдаг. Мэдээж нөгөө хамгийн доод лимитийн асуудлууд байдаг. Арилжааны цагны асуудал байдаг. Одоо жишээ нь манайх Америктай хичнээн цагийн зөрүүтэй байлаа тий. Тэгэнгүүт крипто салбар руу энэ хэлбэрийн токен ороод ирчингүүт маш олон давуу байдал үүсэл байна л да. Яг ижилхэн зарчимтай яг л нэг л хувьцааг илэрхийлж яадаг. Гэхдээ арилжаа нь 24/7 арилжаалагддаг тий. Түргэн төгрөг болоод гаргацдаг. Орлого зарлага нь ямар ч цагийн хязгааргүй байдаг. Тэгээ ханшийн хувьд бол мэдээж цаана тодорхой хэмжээний яг хөрөнгөний биржийн ханштай ижил байлгахаар механизм систем ажиллаж байгаа гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр яг арилжааны зах зээл дээр оролцож байгаа хүмүүсийн хувьд нэг нь томоохон асуудал байдаг. Ялангуяа бас бид нар бас ингээд хөрөнгөний зах зээлийг тайлбарладаг боловч яг үнэндээ бол гадаад зах зээл рүү оролцох нь өөрөө бидний хувьд бас жоохон хүндрэлтэй байгаад байдаг. Та түрүүн бас дурж байгаа шиг үн цаасны компаниудаар дамжих шаардлагатай болдог тийм. Эсвэл бол өөрийнхөө одоо бүртгэлийг бас яг гадны одоо брокеруудаар үүсгэх шаардлагатай болдог. Энэ нь өөрөө маш том даваануудыг бас дагуулах гэдэг. Тийм учраас ер нь бол илүү бас хөнгөж өгж байгаа юм байна гэж би бол хувьдаа ойлгож байна. Тийм учраас бас яг coin market cap дээр бас бүртгэлтэй болж байгаа нь бас үнийг нэлээд бас давуу тал болгож харуулж байгаа юм болов уу гэж харж байна л да. Тэгэхээр яг танаа дээр сүүлийн үед орж ирж байгаа бас сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг сонирхмоор байна л да. Одоо магадгүй би юу гэдэг томоохон одоо худалдаа авалтуудыг одоо дагаж одоо хөрөнгө оруулалт хийх ч гэдэг юм уу. За магадгүй алтны ч гэдэг юм уу. Эсвэл бол одоо яг энэ ойрхот орнууд болоод байгаа газрын тосны ч гэдэг юм уу. Одоо бүтээгдэхүүнүүдийн яг ийм токенжүүлсэн хэлбэрүүд байгаа юу. Эсвэл бол өөр ямар нэг одоо сонирхолтой юм шинэ бүтээгдэхүүнүүд орж ирж байна танаа бирж дээр. За яг наадхан дээр чинь би хэлэх надад бол одоо сүүлд нэмэгдсэн 2 бүтээгдэхүүн байна л да. Энэ нь олонгууд futures зах зээл дээр яг бодит алт олон мөнгө орж ирсэн. Энэ нь бол токенжуулаагүй хэлбэрээрээ futures зах зээл гэдэг байгаа шүү дээ. Futures арилжаа. Энэ нь өөрөө угаасаа л үсмэл санхүүгийн хэрэгсэл буюу яг арилжаанд оролцож байгаа тохиолдолд бид нар бодит хөрөнгийг арилжих гэхээс илүү тухайн бодит хөрөнгийн үн цэнийг ингээд хоорондоо тодорхой нөхцөлтэйгээр ингэж арилжаж одоо ханшийн уналц дээрч бай, өсөлт дээрч бай, нөгөө таамаглах байдлаар ашиг хийгээ явж байгаа шүү дээ. Энэ дээр болонгууд бид нар яг брокер дээр байгаа алт олон мөнгөний арилжааг нийцсэн байгаад байгаа. Futures дээр бусад брокеруудаас давуу тал гэвэл мэдээж хөшүүрэг гэж зүйл байгаа. Одоо 75x ч юм уу 100x гэдэг ингээд өөрийн хөрөнгөө 75 100 дахин өсгөж байгаад арилжаанд оролцох боломжийг бас мөн олгоод ингээд хөшүүрэг ашиглаж болох боломжтой. Тийм, хөшүүрэг нь бол нэлээд өндөр байгаа алт мөнгө хоёр юм дээр. Тийм, тэгэхээр яг ялангуяа арилжаа хийдэг хүмүүсийн хувьд бол тус нөхцөл байдал бол айгүй чухал шаардлагатай байдаг. Тэгэхээр бас энэ шинэ бас технологиг, шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байгаа танай одоо биржийн хамт олонд бас баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн бид дараагийн нэвтрүүлгээрээ бас танай биржийн талаарх мэдээллийг илүү бас дэлгүү оруулах сонирхолтой. Тэгэхээр өнөөдрийн бас ярилцлаганд хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа.